За энэ өдрийн мэндийг өргөхөн зүг баха гэж бодож байгаа. За мэдээж алдарт одоо зохиолч Фёдор Достоевскийн одоо Notes from Underground гэдэг хүний дотор амьдардаг нууц хонгил гэдэг ийм одоо арманы тухай бодолцооныхаа хуваалцсан гэж. Энэ нь өөрөөр хэлэх юм бол бусад биш гэж. Зөвхөн өөрийн гэж. Зөвхөн өөрлөгөө харах, өөрийгөө таних, мэдэх ийм асуултуудаар дүүрэн ийм арман учраас энэ зүйлийг хуваалцаа гэж. Тэгээ маш алдартай гэж. За энэ зохиол бол үйл явдлын тухай арман биш байгаад байдаг. Энэ бол хүний тарих өөрийгөө гэдэг юм уу, өөртөө хийж буй энэ дайнч гэдэг юм. Энд ямар нэгэн тийм аимшигтай асуултууд урган гардаг гэдэг юм. Магадгүй зарим хүнд одоо гайхамшигтай байж болох юм. Миний хувьд бол аимшигтай ч гэдэг юм уу, юм дүгнэлтэнд хүрч байгаа. Гэж тэр хүнд аз жаргалын төгс одоо томьёо өгвөл тэр үнэхээр аз жаргалтай байж чадах уу гэдэг нэг юм асуулт уран гарч иж. Тэгээ би энэ зохиолоос бол энэ асуултанд хариулахдаа бол үгүй баха гэж. Хүн заримдаа өөрийгөө хүртэл зориудаар шүтгэдэг ч гэдэг юм. Ийм хариулт байж болох юм гэж. Энэ гүн ухааны ч гэдэг юм. Нэг ийм хүн бүрийн дотор бусдад харуулдаг ямар нэгэн өрөө тасалгаа хонгил байж болох юм байна. Тийм ээ. Бас өөрөөсөө хүртэл нуудаг ямар нэгэн хонгил, ямар нэгэн өрөө бас байна гэдэг энэ зүйл удаан гарч. Өнөөдөр зүгээр бид хүний хамгийн одоо харанхуй өрөө рүү орно гэдэг юм тийм. Магадгүй гэрэлтэй ч гэж бол тийм. Хүн бүр өөр өөрийн өнцгөөс тайлбарлах байхаа гэж бодож байгаа. Тэгээ би бол өөрийнхөө одоо ойлгосон өөрийнхөө байдлаар тайлбарлая гэж бодож байгаа. За нэгдүгээр бүлгийн хувьд бол хонгил гэж юу вэ гэдэг талаар гардаг. За газар доорх хүн гэдэг ядуу хүн биш гэдэг ч юм уу энэ тухай. Одоо Монголын нөхцөлд бол нөгөө уулны магадгүй шалны ч гэдэг юм уу ийм гарчигны тухай ч юм. Хит их боддог хүний тухай. Магадгүй өөрийгөө ч юм уу өөрийгөө шүтдэг хүний тухай ч юм. Бусдыг үзэн ядаж байгаад өөрийгөө үзэн ядаж байгаа тэр хүний тухай магадгүй гэж. Хайрыг хүсдэг мөртлөө хүмүүсээс зугтдаг тэр одоо хүний дотоод сэтгэлийн тухай ийм гардаг. За энэ бүгдээс нэг юм асуулт гарч ирж байгаа. Мэдээж нэгдүгээр бүлгээс. Чи хэдэн удаа өөрийгөө хорлсон шийдвэр гаргасан бай гэдэг. Нэг ийм ингээд өнгөрснийгөө чи тийм үү дээ. Өөртөө ярилцаж дүгнээд үзээрэй. Мэдээж энэ зүйл дээр би бол тийм гэж хэлж байгаа. Мэдээж би буруу шийдвэр гаргаж ирсэн, зөв шийдвэр гаргаж ирсэн. Яг өөрийнхөө тал дээр ингэж бодож үзсэн гэдэг ч юм. Тэгээ маш сонирхолтой. За бусад хүмүүс маань гэсэн энэ зүйлийг уншаад үзээрэй. Бас их сонирхолтой. Хүн яагаад өөрийнхөө эсрэг явдаг вэ гэж. Энэ бол хоёрдугаар бүлэг. Тэгээ мэдээж логик утга санаан дээр бол хоёр дээр нэмэх нь хоёр бол тэнцүү 4 гэж гарна. Логик сэтгэлгээнд бол. Гэтэл зохиолч Достоевский хэлэхдээ хүн заримдаа хоёр дээр нэмэх нь 2 тэнцүү 5 гэж зүтгэнэ гэж. Яагаад вэ гэж. Хүн бол машин биш. Хүн зөв байхаас илүү эрх чөлөөтэй байхыг илүү одоо сонгодог ч гэдэг юм. Хүсдэг ч гэдэг юм уу тийм. Нэг ийм зөрчилдөөний тухай, оюун ухаан, сэтгэлгээний зөрчилж гэдэг юм. Ийм зүйлүүд. Хүн талахгүй амьдарч болно. Чадна. Харин ямар нэгэн сонголтгүйгээр амьдарч чадахгүй гэдэг бас энэ өнцөг гарч ирж байна. За ингээд 3 дугаар бүлэг бол чөлөөт хүсэл бол адил руу ямар нэгэн хараалуу гэж. Энэ хоёрын аль нь юм бэ гэдэг ийм асуултуудаар эхэлнэ. Ерөөсөө л энэ зүйл.
маш аимшигтай одоо гэдэг юм одоо сэтгэлгээний яг өөрлөгөө харж байгаа үнцэг гэдэг юм. Яг энэ зүйл дээр энэ бүлэг дээр хилэгддэг гэж. Хүнд бүх зүйл байж болох юм байна. Гэхдээ аз жаргалыг өөрөө эвдэж нурааж байдаг. Түүнийг үгүйсгдэг ч гэдэг юм. Түүнийг олж харах, таних, тийм ээ. Бага юмыг олж харахгүй байх ч гэдэг юм да. Тэг яагаад гэдэг юм одоо асуудал уран гарна. Тэг зүгээр өвдөлт хүртэл намайг баталгаажуулдаг мэдрэмж юм байна ч гэдэг юм уу. Энэ зүйлээс зүгээр нэг юм логик юм. Гэхдээ логик сэтгэлээс өөр гэж байгаа. Өөр би ойлгож байгаа нэг арай өөр зүйл гэж. Тэгээ энэ дээр бас нэг асуулт гарч байна. Чи аз жаргалтай байх боломжтой байсан атлаа өөрөө түүнийг үгүй хэлсэн. Магадгүй тийм байж бол. Тийм ч байдаг. Гэт одоо өөрөөсөө асуух асуултуудыг л энэхүү арманд төлхөө гаргасан байна. Яг зөвхөн одоо өөрийгөө таньж мэдэх, өөрийнхөө өнгөрсөн амьдралын цаг хугацааг алдаа оноо ч гэдэг юм. Тэгээ бүх зүйлийг санаж байгаа энэ дурсамжнаас хайгаад болоорой. Би бол тийм, би бол ийм юм байна. Гэхдээ би гэхээсээ илүү нөгөө тохиолдол гэдэг ч юм уу те. Өөр зүйлүүд. Энэ зүйл нь гэдэг ч юм. За дөрөвдүгээр бүлэг дээр бол хамгийн том шорон гэж. Достоевскийг хэлэхдээ бол хамгийн аимшигтай шорон бол төмөр тор биш ээ. Энэ бол өөрийн толгой. Өнгөрсөн одоо ялагдaltaч гэдэг юм те. Ичгүүр, харьцуулалт, магадгүй эндээс айдас. Эдгээр нь хүнийг одоо газар доор хүн болгодог гэж. Магадгүй уулны шалнаач гэдэг юм те. Энэ зүйлийг болгоно гэдэг. Хүн бусдаас зогцдоггүй гэдэг. Ийм одоо өнцөг. Хүн өөрийнхөө үнэн төрхөөс зогтдог. Энэ нь илүү үнэнд ойрхон гэж. Бусдыг таних хэцүү, харин өөрийгөө таних бол энэ бол одоо боломжтой гэж харж байгаа учраас. Асуулт ганцхан танд үлдэнэ уншигчдад. Чиний дотор ямар хонгол нуугдж байна? Тэр зүйл гэж. Ийм одоо хамгийн гэдэг юм одоо үнэн ч гэдэг юм уу, эерэг ба эсрэг сөрөгч гэдэг юм уу те. Энэ өөрийгөө таньж мэдэх энэ талуудыг айцгүйгээр харуулсан ийм бүтээл байлаа л гэж одоо би бодож байгаа. Тийм. За тэгэд өнөөдөр бол дэлхийн нийтээр нүүдэлчин одоо шуудын одоо юу гэдэг хамгаалах юм өдөр. Тэгээ хүн бол өөрийгөө гэдэг юм уу торлж хил хязгаар заагалж торон хашаа татж амьдэрдэг ийм хүн төрлөختөг. Гэтэл шуу бол хил хязгааргүйгээр нисэж нүүдлэж амьдэрдэг ийм одоо амьтан байдаг. Тэгээ үүгээр юу гэж хэлэх гээд байгаа юм хэрэг энэ зохиолын утга санаа мөн адил яг миний энэ сүүлийн хэлдэг энэ нүүдэлчин шуудын эрхчлөөт оюун санаач гэдэг юм уу те. Энэ одоо сэтгэлгээг бас уялдаа холбоо бас байна уу да гэдэг энэ зүйлийг бас харж байна. Тэгээд энэ зохиолыг бас та бүхэн маань уншаад үзээрэй гэж бодож байна. Бас сэтгэл уншсан хүмүүс нь сэтгэлээ бас хуваалцсан үстэй гэж одоо бодож байгаамаа. За мэдээж энэ бол 1864 онд зохиогдсон ийм одоо Фёдор Достоевскийн зохиол байгаа. Энэ бол та бас маш гайхалтай ийм зүйл байлаа гэж одоо бодож байгаа. Тэгээ би энэ зүйлийг хуваалцсанараа магадгүй энэ номноос дутуу олсон зүйлээ оюун ухаанаасаа олохын тулд бас магадгүй эрэл хайгуул хийж болох юмаа гэж одоо бодож байна.